За би бас сая хэд хэдэн уулзалтууд хийсэн улсын хурлын гишүүний хувьар. За ингээд сүүлийн үед над дээр бол одоо энэ утсан дээр маш их мессежүүд манай боловсролын салбарын ажилтнуудаас одоо ирж байна, тийм ээ. За ингээд энэ дээр бас би тодорхой хариулт өгөх гэж бодож байгаа. За улсын их хурл багш нарын цалинг одоо 50% нэмэх төсвийг баталж өгсөн үү? Өгсөн. За гэтэл цалин нэмэгдсэн үү? Нэмэгдээгүй вэ гэдэг зүйл ярьж шít. Тэгээд төсвөө батлуулсан ерөнхий сайдын цалин нэмэгдсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр ч өөр арга байхгүй. Төсөв баталж өгсөн улсын их хурлын гишүүд бид нар одоо боловсролын салбарын ажилтнуудаа цалинг нэмэгдсэн гэж ойлгож байгаа. Энэ зүнэн. Төсөв баталж өгсөн улсын их хурлын дарга бас 50% нэмэгдсэн гэж ойлгох сая өдөр нутгад уулзалт хийсэн. Тэгэд юу гэж хэлж байна? 50% нэмэгдээгүй гэж хэлж байгаа юм. За тэгэхээр үндсэндээ бол энэ Наранбаяр сайд бол маш том одоо 3 том улс төрийн алдаа хийлээ. Маш том 3 том улс төрийн алдаа. За нэгдүгээрт нь бол Наранбаяр сайд бол одоо 26 оны улсын төсвийг одоо батлах үед бол анх бол багш нарын цалинг 50% нэмэх тухай хэлжсэн. Ингээ багш нарын цалинг нэмэх тооцоо бол шаардлагатайгаар бол нэг 600 одоо 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай байна гэж тооцоо танилцуулаад энийг одоо улсын хурл дээр бусад сайд нарын багцаас буюу бусад төрийн албан агч нарын одоо урсгал зарлуудаас хасаад ингээд 620 тэрбумыг батлаад өгсөн. Тэгэхэд би улсын хурл дээр одоо Наранбаяр сайд хэлжсэн. Наа чинь зөвхөн 620 тэрбум бол зөвхөн багш нарын цалингийн нэмэгдэл шүү. Танаа салбар одоо манай боловсролын салбар бол 93 мянган ажилтнуудтай. Та бол одоо энэ 620 тэрбум төгрөгөөр багш нарын цалинг нэмэх тооцоог та бүх боловсролын салбарын ажилтнуудыг нэмэх цалин гэж ойлгож буруу тайлбар хийж шүү. Эдийг шүмжилжсэн шүү дээ. Ер нь бол одоо манай 25 оны гүйцэтгэлээр манай боловсролын салбарын багш ажилтнуудын цалингийн сан чи өөрөө 2.7 их найд байхгүй. 2.7 их найдыг чинь хэрв энд байгаа хүмүүсийн цалин 50%-аар нэмнэ гэвэл хэд хэрэгтэй вэ? 1.3-аас 1.4 их найд төгрөг хэрэгтэй байгаа зү. Тэгтэл Наранбаяр одоо сайдын батлуулсан тооцоо 620 тэрбум буюу 50% төгрөхгүй мөнгө батлуулж авчаад байхгүй мөнгийг өнөөдөр одоо байхгүй мөнгөөр цалин нэмэх гэдэг ингээд сууж байгаа. Тэгээ өмнө авч ирсэн нэмэгдлүүдийн үндсэн цалингийн шингэн гэдэг ингээд маш их тийм хайхрамжгүй хариуцлагагүй одоо ийм төсөв батлуулсан. Энэ бол улс төрийн маш том алдаа. Энийг одоо Наранбаяр сайд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Юу гэдэг юм би нэг хэн жишээ дурдахад одоо багш нарын цалин бол урд нь үндсэн цалин нэмэгдэл хөлс гэдэг хоёр хэсэгтэй. Хоёр карманд одоо нэг карманд нь бол энэ чиний үндсэн цалин шүү гэдэг мөнгөний хийгээд өглөө шүү дээ. Нөгөө карманд нь за энэ чиний одоо нэмэгдэл хөлс шүү гэдэг ингээд бас хийгээд өглөө. Гэтэл Наранбаяр сайдаас гэхээр нөгөө карманаас нь нэмэгдэл хөлс тэр нөгөө хоол унааны мөнгөний нөгөө карманаас нь суулаад өөрт нь хэлэхгүйгээр суулаад ингээд энтлийнх нь карманд нь энэ чиний үндсэн цалин чинь нэмлээ шүү. Үндсэн цалин чинь өмнө өгжсэн энэ нэмэгдлүүд чи хассан шүү. Энэ хоол унааны нэмэгдлүүд чи хассан шүү. Дур мэдэж одоо хууль журам зөрчиж одоо ийм бүдүүлэг алхам хийсэ. Одоо энээсээ бол Наранбаяр сайд одоо өөрийнхөө салбарын 193 мянган албан агч нараас уучлах байх хэрэгтэй. Хоёр дахь алдаа. За гурав дахь алдаа бол боловсролын салбарын одоо энэ шинжилгээний амин сүнс болсон хувьсгах зардлын тогтолцоог эвдчихлээ. Хувьсгах зардлын тогтолцоо гэдэг яг юу гэхээр одоо боловсролын сайд байхтай хийсэн одоо хамгийн том 6 шинжилгээний нэг нь бол энэ хувьсгах зардлын тогтолцоо шийд нэвтрүүлсэн. Яагаад хувьсгах зардлын тогтолцоо нэвтрүүлсэн бэ гэхээр өнөөдөр хотын сургууль, хөдөөний сургууль, төрийн сургууль, хувийн сургуулийн ялгааг хувьсгах зардлаа бид нэр арилгах хэрэгтэй. Өнөөдөр Хүсгэл аймгийн Ерөнхий сумд сурж байгаа нэг хүүхдийн хувьсгах зардал тийм ээ. За мөн Баян-Улгийн аймгийн одоо Улаан улс сумд сурж байгаа хүүхдийн хувьсгах зардал. Өнөөдөр нэгдүгээр сургуульд сурж байгаа хүүхдийн хувьсгах зардал өөр. Тэгээд тэр одоо боловсролын чанарын ялгааг арилгах тэр тогтолцоог бид нэр хувьсгах зардлын тогтолцоогоор боловсролын одоо ерөнхий хуулийг батлаж ингэж хийж гисэн. Одоо энийг эвдчихлээ. Ягаад эвдчихлээ гэхээр энэ өнгөрсөн онд одоо багш нарын цалин 6% нэмэх. За мөн одоо энэ багш нарын цалин урамшуулттай холбоотой нэмэгдлүүд бол энэ хувьсгах зардлууд өөрчлөгдөж явж байгаа хэвээр. 2 жил тутам энэ хувьсгах зардал өөрчлөгдөх хэвээр. Гэтэл энэ хувьсгах зардлынхаа одоо өөрчлөх энэ асуудлаа засгийн газар дээр батлуулж чадаагүй. Тэгээд өнөөдөр одоо ингээд цөөн хүүхдтэй сургууль цэцэрлэгүүдийн хувьсгах зардлууд нь ингээд хүрэхгүй болоод ингээд доголдол үүсээд өнөөдөр улсын хэмжээнд байгаа одоо 1000 орчим цэцэрлэг төрөө санхүүжиж байгаа. Улсын хэмжээнд байгаа одоо ерөнхий боловсролын 700 гаруй сургууль, мэрэгжлийн боловсролын 30 гаруй сургуулийн захирлын одоо шар махын хатааж шít. Дутуу байхгүй мөнгө хуваарлцаад тэр мөнгөөрөө бүгдийг өг гэж одоо ийм увайгүй ийм бүдүүлэг одоо ийм алхмууд хийж болохгүй шít. Тийм учраас бол Наранбаяр сайд бол одоо 3 том алдаа хийлээ. Нэгдүгээр төсвөө буруу тооцоо хийж төсвөө буруу батлуулсан. Тийм ээ.
одоо 700-аас нэг их найдын мөнгө дутуу байна согтод. Одоо 2 сар 3 сард одоо айгүй бол галантраах гэсэн оролдлого хийж магадгүй. Тэгэхээр өсөө өсөөгөө тэр чинь сар бүхэн чардагтай мөнгөд өргөдөж төсвийн тодтол хийхгүйгээр энэ асуудал шийдэгдэх. Тийм учраас нэгдүгürt одоо буруу тооцоо хийж төсөө буруу батлуулсан. Нэгдүгээр алдаа. Хоёрдугаар алдаа бол тэр цалингийн бүтцийг дур мэдж өөрчилсөн. Энэ хамгийн бүдүүлэг алдаа. За 3 дугаар алдаа бол одоо боловсролын салбарт хийсэн шинжилгээний хувьсгах зардлын тогтолцоог ингээд байхгүй болгочлаа. Энэ бол одоо нөгөө төрийн сургууль, хувийн сургууль одоо тэг хот төдөөгийн сургуулийн чанарын ялгааг, боловсролын чанарын ялгааг арилгах гол хөшүүрэг хамгийн сайн багш хамгийн өндөр залин авдаг энэ тогтолцоог эвдээ ачиж гэсэн үг байхгүй. Тэг ийм том одоо бодлогын 3 алдааг хийлээ. Тийм учраас би Наранбаяр сайдыг одоо ерөнхий сайдд үнэнээ хэл. Би ийм алдаа хийсэн гэсэн үнэнээ хэл. Тэр улс төрийнхөө өөрийнхөө намд хариуцлага тооцдог намынхаа хамт олонд үнэнээ хэл. Энэ боловсролын салбарын 93 мянган багш ажилтнаас уучлахгүй. Ингээд улс төрийнхөө хариуцлагыг хүлээ гэж байгаа. За тэгээд би одоо зөвхөн гомдол ярьж байгаа биш. Одоо шийдэл хэрэгтэй. Тийм учраас эндээс ямар шийдэл хэрэгтэй вэ? Нэгдүгээр усын төсөвтэй тодтгол хийх хэрэгтэй. Усын төсөвтэй тодтгол хийж энэ дутуу батлуулсан 700-аас нэг их найдынхаа санхүүжилтийг бүрэн шийдвэрлүүлж энэ асуудлыг ард гарна. Тэрнээс биш өнөөдөр нэг 2 сар 3 сарыг галантраасан баягаар ингэж давж болохгүй. Энэ бол болохгүй. Энэ бол хуурам эхлэлт. Энэ бол залилан. За хоёр дахь асуудал бол энэ үйлдвэрчнийхээ эвэлттэй хийсэн энэ хэлцээр дээр дахин суугаад цаашдаа одоо энэ боловсролын салбарын цалингийн бүтцийн хэлцээрүүдээ маш сайн хийх хэрэгтэй. Үндсэн цалин гэж яг юуг ойлгох юм? Нэмэгдэл цалин гэж юуг ойлгох юм? Нэмэгдэл гэдэгт юуг ойлгох юм? ээлжийн амралтын цалин урамшуулал тийм ээ? Өнөөдөр тэр хоолны мөнгө хассан одоо юу бол хуульч өрцсөн шүү. Энэ бол хуульч өрцсөн тийм. Тэгээ гэх мэтлэнгээр за 3 дугаарт нь бол мэдээж энэ хувьсгал зардлын боловсролын салбарын шинжилгээ амин сүнс болсон хувьсгал зардлынхаа тогтолцоог сэргээх хэрэгтэй. Энэ бол одоо засгийн газар дээр дахин олон чухал журмууд дээр одоо өөрчлөлт хийх. Ийм 3 асуудлыг шийдэж л энэний ард гарнаа. Тэрнээс биш одоо юу гэдгийг ингээд тал явангийн үлгэрээр тэгээ одоо ингээд муур хулган болоод багш нартайгаа боловсролын салбарынхаа ажилтнуудтай ингэж явдаг ийм сайд гэж байж болохгүй шүү дээ. Ер нь төрийн сайдын алба гэдэг бол дамжаагаар сайд болдог одоо алба биш шүү дээ. Монголын төрд бол сайдын дамжаа гэж байх ёсгүй. Тийм учраас би хариуцлагатайгаар одоо Наранбаяр сайд бол улс төрийн хариуцлага тооцох одоо ийм бодиттой үнэлтүүд үүссэн байна гэдгийг одоо хариуцлагатайгаар мэддэг гэж бодож байна. Ер нь өнгөрсөн 2 жил би одоо боловсролын сайдаар хийснийх ажлаа өгснийхаа дараа би Наранбаяр сайд болон боловсролын салбарт одоо би нэг ч үг унгаагүй. Одоо саяын миний боловсролын одоо оройтол реформ гэж номноос өөр би нэг ч үг унгаагүй. Одоо нэгэнт Наранбаяр сайд маань одоо улс төрийн 3 том алдаа хийгээд зөвхөн 93 мянган багш ажилтны эрх ашгийг хөндөж байгаа биш. Монголын сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол сурж байгаа сая гаруй хүүхдийн одоо эрх ашгийг хөндөсөн ийм бод одоо алдаа тотогтлоод хийсэн учраас энэ бол улс төрийн хариуцлага тооцох одоо үндэслэл өнөөсөө мөнд гэж би харж байна. Тэгэхээр залуу багш нарын цалин бол бид боддоо нэмжлээ гэдэг. Тэнгүүд одоо Ахмад багш нар олон жил ажилласан багш нарт хохиролтой үйлдэл болчлоо гэж хараад байна л да. Тэгээд тэрийг нь асуухаар үгүй үндсэн цалин бол амьдралын баталгаа гэдэг хариулт хэлээд. Энэ дээр та ямар байр суурь? Монгол улсын их хурлын гишүүн, Монгол улсын засгийн газрын гишүүн хүн бол хуульд дэжиж ажиллах ёстой. Тэгмээс өнөөдөр Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөдөлмөрийн хууль, Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа боловсролын багц хууль, тэгээ Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа төрийн албаны тухай хуулийг энэ хүн дээдэлж ажиллах ёстой. Тэрнээс энэ хүний одоо хүсэл зоригоор, энэ хүний тайлбараар одоо ийм асуудал хийж болохгүй шүү дээ. Энэ хүн намчууд ер нь юу болчиход байна? Сүүлдээ дэд сайд нь одоо 1-р ангид 7хан хичээл заадгийг мэдэхгүйгээр 11 хичээлийг 7 хичээл болгоно гэдэг ингээ яриа сууж байгаа. Ийм одоо намтай, ийм дэд сайд, ийм сайд дэд сайд нартай одоо яаж энэ салбарыг энэ улс орны одоо аюулгүй байдлыг үндэс болсон тийм ээ. Улс орны тулгуур салбарыг бид ингэж удирдах ингэж болохгүй шүү дээ. Энэ сургуулиуд бас бензин тосны зардалгүй болоод сургуулийн автобуснууд зогслоо гэдэг нь яг тийм учраас би хэлж шүү дээ. Энэ яг хувьсгал зардалтай холбоотой. Тийм учраас энэ одоо мянган цэцэрлэг тэгээд 700 орчим сургууль 30 гаруй мэргэжлийн боловсролын захирлынхаа бити шар махтаа хатаагаад ээ. Тийм учраас үннээ хэлээ. Уучлалтайгүй улс төрийнхээ алдааг одоо улс төрийнхээ алдааг яг одоо өөрөө яах хэрэгтэй шүү дээ. Ойлгох хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Улс төрийн алдаа хийснэ. Тэгээд улс төрийнхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй шүү дээ, тийм.